Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын банкнуудын арилжааны цэвэр ашиг 37 тэрбум ам долларт хүрлээ. (2025) оны 1-р улиралд Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын банкнуудын арилжаанаас олсон цэвэр ашиг нь 37 тэрбум ам долларт хүрсэн бөгөөд зах зээл маш өндөр хэлбэлцэлтэй байснаа шалтгаалж ийм өндөр ашигт хүрлээ. Мэдээж үүнд Дональд Трампын тарифын бодлого гэх зэрэг зүйлс нөлөөлсөн. Дональд Трампын тарифын бодлогоос шалтгаалж бүгд найрамдах Хятад ард улсын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 3.6% хүрнэ гэж томоохон шинжээчд таамаглаад байна. Мөн Bank of America-гийн судалгаагаар хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд энэ 4-р сард ихэнх хөрөнгөнийхөө 49%-ийг нь алт руу шилжүүлсэн судалгаа гарч ирлээ. Харин эсвэргээрээ Америкийн нэгдсэн улс болон Хятадын зах зээл дээрх хувьцаануудаа зарж борлуулсан дүр зураг ажиглагдлаа. Үүнээс шалтгаалаад алтны анш яг одоо 3400 ам доллар дээр арилжаалагдж байна. Хэрэв та эдийн засгийн докторгүй байгаа өнөө үед хөрөнгө оруулалтын зөв шийдвэрийг гаргахыг хүсвэл манай 7 хоногийн зах зээлийн томьтой уншиж танилцаарай.